Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм бол ардчилсан нийгэм. 1990 онд бид энэ сонголтыг хийсэн. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол эрх чөлөө. За үүн дотроо үг хэлэх эрх чөлөөний хөдлөө бид тэмцэж ардчилсан нийгмийг олж авсан юм а. Харин бид энэ эрх чөлөөг бүх юмыг дур зоргоороо хийх, хэнд захирагдахгүй байх. Юуны ч талаар яаж ч хамаагүй хэлнэ гэж ойлгоод байгаа. Гэтэл таны хэлж байгаа үг хэн нэгний эрх чөлөөг хязгаарлахгүй байхыг ардчлал гинэ. Урд нь бол төр засаг бидний өмнөөс шийдвэр гаргадаг байсан бол энэ нийгэмд таны амьдралын шийдвэрийг зөвхөн та өөрөө л гаргах юм а. Ардчилсан нийгэм төр нь иргэдийнхээ юу хийхийг, яаж амьдрахыг заадаггүй. Харин иргэдийн төлсөн татврын мөнгөөр нийтийн үйлчлэгийг удирдах гэж хөслөгдсөн гэрээт менежер юм а. Бид төрөөс юм гойж гордод суудаг итгэхгүй иргэн байхаас татгалзаж төлсөн татварынхаа үр дүнг чанартай нэгтэг, ухаадаг иргэд болох ёстой. Тэгвэл хариуцлага яг хаанаас эхэлдэг юм бэ? Энэ бол маш энгийн. Эхлээд өөрөө хариуцлагатай бай, дараа нь бусдаас хариуцлага нэг. Өглөө гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний дүрмээ зөрчигчгöd оройн захим орчинд төр ажиллахгүй байна, хууль хэрэгжихгүй байна гэж бухимдах нь логикийн хувьд маш буруу. Нийгмийн хариуцлага ердөө л бидний өдөр тутмын жижиг үйлдэлүүд дүрмээ баримтлах соёлоос эхэлдэг юм а. Ардчилсан нийгэмд ажил хийж цалин авч гэр бүлээ тэжээж байгаа нь цэвэр таны л амьдрал. Хинч таны өмнөөс ажиллаж амьдралыг чинь өөд нь татахгүйтэй адил. Таач бас хэн нэгнийг баяжуулах, хэн нэгэнд мөнгө олж өгöd байгаа юм биш ээ. Ажлаа чанартай хийж мэрэгчлэлдээ өсөж дэвших нь таны өөрийнхөө үн цэнийг өсгөж хангалуун амьдрах хувийн хариуцлагч юм а. Хэрвээ та амьдралаа дээшлүүлж, дэвжүүлж чадаагүй бол хийж байгаа ажилдаа алдаа гаргасан бол энэ таны ажиллаж байгаа хамт олон, замун иргэн тойрныхон энэ нийгмийн буруу биш. Энэ зөвхөн таны хариуцлагын асуудал. Ажил амьдралдаа эзэн болж үр дүн гаргаж чаддаг хүмүүс бусдыг иргэн тойрныгоо нийгмийгээ зөвхөдөггүй. Яагаад тэгэхээр тэд өөрсдийнхөө амьдралын жолоог өөр хэн нэгэнд биш зөвхөн өөрөө атгаж байдаг. Бид хашааныхаа, гэрийнхээ, машиныхаа тодорхойг маш цэвэрхэн хоггүй байлгах дуртай. Харин амьдарч буй хот, байр, орц, лифт гэх мэт гэрт нь байдгүй зүйлийг төр эсвэл бусдал хамаатай асуудал гэж харьцдаг. Иргэн хүн зөвхөн амьдардаг гэрийнхээ босгоор хариуцлагаа хязгаарлаж болохгүй. Орц, хашаа, гудамж дүүрэг бол төрийнх биш. Бидний хамтран амьдардаг нийтийн орон зай юм а. Иргэний оролцоо гэхээр та төв талбайдар жагсаж засаг огсор улсын хурал тар гэж хашгирах гэж бодож байна уу? Энэ бол нэг л хэлбэр нь. Гэхдээ төр зүрийн гал унтраах хэлбэр. Харин сөөхөн хуралдаа суух, орон нутгийн төсвийн санал асуулгад оролцох, хуулийн төсөлд санал өгөх зэрэг өдөр тутмын маш олон бодит бүтээлч оролцооны аргууд бас бидэнд байдаг. Чөлөөт нийгмийн алтан дүрэн бол миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэх ойлголт. Танд машинтай байх, дуртай газараа явах эрх чөлөө бий. Гэвч явган хүний зам дээр машинаа тавьж бусдын явах эрхийг хаах, урсгал сөрж бусдын амьсанд аюул учруулах эрх байхгүй. Бусдын орон зайг хүндэх нь нийгмийн өмнө хүлээж буй бидний хамгийн анхны ёс зүйн үүрэг юм. Ардчлал бол зөвхөн өнөөдөр амьдарч байгаа бидний хэрэгцээ биш. Энэ бол дараагийн үедээ ямар нийгэм, ямар соёл үлдээх вэ гэдэг гэрээ юм. Бид өнөөдөр хувийн хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа эзэн бол нийтийн өмчийг хайрлаж сурах нь зөвхөн өөрийгөө биш, ирээдүйн хойчоо хамгаалж, тэдэнд эрүүл, соёлтой нийгмийг хүлээлгэж өгч буй хэрэг юм а. 36 жилийн туршид бид төрийг зүгсэн, ардчилсан нийгмийг авчирсан хүмүүсийг хараасан. Хэн нэгэн хүчтэй удирдагч гарч ирээд биднийг сайхан амьдруулна гэж хүлээсэн. Гэтэл ардчлал гэдэг хэн нэгэн хүн бидэнд өгдөг бэлэг биш. Иргэн хүн бүрийн өдөр тутмын сонголт болон хариуцлагатай үйлдэлүүдийн нийлбэрээс бүтдэг систем юм. Бүгдээрээ төрөөс халамж горддог итгэхгүй иргэд байхаан болж төлсөн татварынхаа үр дүнг шаарддаг, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцдог хариуцлагатай иргэд болцгоё. Ажил хөдөлмөр эрхэлж сурч боловсрч өөрсдийнхөө алдаа эндэгдэл бусдыг буруутгадаггүй иргэд байцгаая. Нэг нэгнээ болон хууль дүрмээ хүндэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллах нь ардчлалын үр шимийг иргэн бүр хүртэх үндсэн суурь болдог юм а. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.